Монгол улс маань популизмд гацчаад байна. Нэг хоёрдугаарт сайхан ярьсан, шүүмжилсэн хүмүүс нь алга ташуулдаг. Эсвэргээрээ шүдээд суугаад зүтгэсэн хүмүүс нь одоо нийгмийн шүүмжлэлд өртдөг ийм буруу жишг рүү орсон байна. Тэгээд бүгдээрээ сайхан сөрөг хүчээ хийгээл бүгдээрээ сайхан шүүмжлээ суугах юм бол ард түмэнд сайхан гэдэг ийм хандлага бас яваад байгаа юм. Энийг хүн дам сөрж засгийн газарт ачаа өрөх гэж орж байгаа. Цаашлаа бол бид нар бодит прагматизм дээр үндэслэж улс төрийн 3 дахь ийм хөгжлийн гарцыг өнөөдөр томьёолж байгаа. Маш энгийнээр хэлэх юм бол дэлхийд дээр ийм хоёр ийм систем яваад байна. Нэг нь болохоор социалист систем. Нураад унтсан. Тэгэхдээ үлдэгдэл нь Монгол улсад байна. Монгол улсын эдийн засгийн тогтолцоо бол социализмын суур нь бол бүрэн арилаагүй хэвээрээ байгаад байгаа. Хоёр дахь нь болохоор капитализм. Капитализм гэдэг нь бол Монгол улсын хувьд бол ийм хөгжиж байгаа эдийн засгийн хувьд төр цаашаа бай. Бүх юм одоо нөгөө хөрөнгө зах зээлээс хамаарна гэдэг ийм ойлголт руу явхлаар манай нөгөө нийгэм маань энэ дээр бэлэн байгаад байна. Тэгэхээр ямар бодлогыг бид нар 3 дахь зам гэж зааж байна гэдэг. Тэгэхээр одоо прагматик бодлого явуулъя. Монгол улсад үр ашигтай байх юм бол энэ бодлогыг бүгдээрээ хэрэгжүүлдэг байя. Ямар нэгэн үзэл санаа, изм, ямар нэгэн хий хоосон догматик асуудлууд биш. Прагматик байдлаар явъя. Яагаад гэвэл дэлхий өөр болчлоо. Энэ Монгол улсад хэрэгтэй реформуудын ард нь гардаг. Ард түмэн таалагдж алга ташуулахгүй гэлээ гэсэн ирээдүйн Монголын залуучуудад дараагийн 10, 20, 30 жилийн дараа амьдрах монголчуудын эдийн засгийн суур реформуудыг өнөөдөр хийдэг ийм улс төрийн хүчин байя гэсэн энэ шийдвэр дээрээ бид нар санал нэгдээд ингээд 10 жилийнхаа дараагийн хөгжлийг 3 дахь зам буюу прагматизм дээр суурилсан үр дүн Монголд хэрэгтэй үр ашигтай ийм бодлого дээр суурилсан улс төрийг явуулъя гэдгээ санал болгож байгаа. Аашлалд гарц гаргасан 10 жил маань цаашаага Монголын эдийн засагт гарц гаргасан ийм суур реформуудыг хийсэн ийм жилүүд байна гэж ойлгож байгаа. Энэ дээр бол хүн нам бэлтгэлээ хангаад цаашаага популизмыг сөрж бодиттой иргэдтэй орлогыг өсгөх энэ бодлого дээр бол хатуу байна. Тэгээ хүн намын 10 жилийн ой бол зөвхөн нэг намын ой биш. Монгол улсад 3 дахь улс төрийн хүчин яаж бий болдог, бий болоод юу хийж чаддаг, нийгмийн өөрчлөлтөд Монгол улсын шинжилэлт, хөгжилд яаж хувь нэмэр болдгийг үзүүлж байгаа. Нам яхахгүй хүн нам юм аа. Тэгээ хүн нам бол зөвхөн нам биш ээ. Энэ бол монголчуудын нийгмийн захиалга, Монгол хүний хүсэл тэмүүлэлээр суурилсан, үндэслэсэн энэ улс арай болохгүй, арай өөрөөр явъя, арай өөр улс төр хиймээр байна. Арай өөр хөгжлийн бодлоготой баймаар байна. Дэлхийн Монгол баймаар байна гэдэг хүсэл тэмүүлэлээр 1990 оноос хойш гарсан нийгмийн хөдөлгөөн гэж би бол баттай хэлнэ. Тийм болохоор хүн нам зарим намаас ялгаатай илүү олон дэмжигчтэй байдаг. Магадгүй зарим асуудлыг санаанд оромгүй гараад ирдэг. Ямар ч том асуудалтай тулсан ард нь гардаг. Энэ бол энэ намын хитгэн хүний удирдлагын асуудал чадвар биш. Энэ бол нийгмийн захиалга болохоор тэгж байгаа юм шүү. Тийм болохоор өдий олон жил уйггүй шүүмжлээд дэмжиж ирсэн, санал өгч ирсэн нийт дэмжигчтэй, иргэдтэй маш их баярлалаа гэдгийг онцлог хэлье.